Монгол улс цагуурын эрсдэс нөхцөлд байдаг тул тариаланчид ургацаа алдах магадлал өндөр байдаг. Өнгөрсөн онд ган босны улмаас манай улс Улаанбаатар ургацынхаа 60% алдсан. Энэ нь зөвхөн тариаланчид төдийгүй улсын эдийн засгийн байдалд хүндэр туссан. Харин энэ төрлийн эрсдлээс сэргийж тариаланчид хохирлоо бүрэн барагдуулж авах боломж бол даатгал байдаг. Өнөөдөр газар тариалан эрхлэгчид даатгалд хамрагдаж чаддгүй, учир нь ургацаа алдаж эрсдэлд ороход даатгалын компаниудад хүндэр тусдаг. Тиймээс газар тариалан эрхлэгчдийн хувьд даатгалд хамрагдаж чаддгүй. Тэгвэл энэ жилээс газар тариалан эрхлэгчид даатгалд хамрагдах боломж бүрдлээ. Бид нар аливаа бизнес руу даатгалцсан байхад бол ямар эрсдэлгүй байдаг гэж үздэг. Жишээ нь газар тариалангийн тухайд ч гэсэн бүтээгдэхүүнээ ирээдүйд тариалах бий болох бүтээгдэхүүнээ даатгалснараа өөрсдөө одоо байгалийн давчгүй хүчин зүйлээс илүү даатгах боломж бүрддэг. Тариаланчид Улаанбаатар ургацаа даатгалснаар ган, жочир хүүтрэлт, гал төмөр хүчтэй цалих, шорон шуурганы улмаас ургац алдсан тохиолдолд хохирлоод нөхөн төлөвлөх боломжтой. Газар тариалан эрхлэгчдийн хувьд ургацаа даатгуулахдаа га талбайн ургацынхаа 6-аас 11% тэнцэх хэмжээний хураамж төлөх нь тариаланч дунджаар нэг га талбайгаас 1.5 тонн Улаанбаатар авдаг байна. Засгийн газар 1 тонн Улаанбаатарыг 550 мянган төгрөгөөр худалдан авдаг гэж тооцвол 500 га талбайгаас ургац авдаг тариаланч дунджаар 24.7 сая төгрөгөөр даатгуулах юм а. Ингэснээр тухайн одоо нэгж тариалан эрхлэгч маань ургац алдаад тодорхой хэмжээний хохирол амссан тохиолдолд даатгалын компаниас нөхөн төлбөр болгож мөнгө авч байгаа. Тэгэхээр энэ авч байгаа нөхөн төлбөр авч байгаа мөнгөний дийлэнх хувийг бол гадаадын олон улсын давхар даатгалын компаниас бол шилжүүлэн авч байгаа гэсэн үг. Газар тариалангийн даатгалын ажил өнөөдрийн байдлаар хэрэгжиж эхлэегүй байгаа. Газар тариалан эрхлэгчдийг даатгалжуулах ажлыг хөдөө аж ахуйн давхар даатгал хувьцаат компани анх удаа хэрэгжүүлэхээр болсон. Тус компани эхний ээлжинд тодорхой сумын туршилтын журмаар даатгалыг хэрэгжүүлэн цаашдаа бүх аймаг нийслэлд хэрэгжүүлэх боломж байгаа гэж үзэж байгаа юм а.